За яг одоо Улсын хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын ерөнхийлөгчийн зүгээс өргөн барьсан Монгол Улсын их хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах буюу гишүүдийг одоо эгүүлэн татах асуудлыг хүндсэн хуулийн төсөл хилцэгдэж байгаа. За сая чуулганы танхимд хувь санаачлагчийг төлөөлөөд үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны нарийн бичгийн дарга Бямж Жаргал гэдэг хүн намайг тусгайлан одоо гүтгэж доромжилсан ийм үйл явдал боллоо. За энэ бол одоо маш их болгоомжлыг бас дагуулж байгаа. Өнгөрсөн хугацаанд энэ хуулийн төслийг хилцэж эхэлснээс хойш төрийн байгуулалтын байнгын хороон дээр болон одоо чуулганы нэгдсэн хуралдаан дээр гишүүдийн хэлж ярьсан асуудлууд яг одоо сая харагдаж байна гэж үзэж байгаа. Цаашид Улсын хурлын гишүүдийг янз бүрийн хувийн зам байдлын талаарч гэдэг юм уу хөндлөнгийн этгээдүүд ингэж гүтгэж доромжилсан байдлаар гишүүдийг айдас давтуулахын парламентын танхимд ийм нээлттэй ил тод байдлаар өөрсдийнхөө үзэл бодлыг илэрхийлэх боломжгүй байдалд аваачих нөхцөл байдал одоо үүгээр эхлэл тавигдж гэнэ үү гэж харж байна. Тиймээс би бол хувьдаа энэ хуулийг эсэргүүцсэн одоо байр суурьа удаа дараалан илэрхийлсэн. За сая ч гэсэндээ энэ хуулийн төслийг бол одоо энэ ажлын албаны нарийн бичгийн дарга бол танилцуулах одоо их үүрэггүй гэдэг байр суурийг илэрхийлсний төлөө одоо ингэж гүтгэж доромжлогдлоо гэж харж байгаа. Миний хувьд Монгол Улсын их сургуулийн хууль зүйн танхимд суралцаж төгссөн үнэн. Гэхдээ саяны Бямж Жаргал гэдэг нөхрийн ярьж байгаа шиг юм үйл явдал болоогүй. Би тэр хүнээс дүн гуугаагүй. Тэгэхээр цаашид одоо ийм байдлаар гүтгэж доромжлох байдал газар авах юм бол парламентын танхимдах одоо эрхчлөөд дуу хоолой үгүй болно гэсэн юм болгоомжлол байна. Тийм ч учраас бид нар одоо Улсын хурлд гарсан намын бүлгийн гишүүдийн хамтаар энэ мэдээллийг хийж байна. Тэгээд одоо энэ Бямж Жаргал гэдэг хүн ямар хариуцлага хүлээх ёстойг би хэлж мэдэхгүй байна. Гэхдээ ямар нэгэн байдлаар хариуцлага хүлээх ёстой гэж бодож байна. Тодорхой хариуцлага хүлээх ёстой гэж байна. Ямар хариуцлага гэдэг вэ? Ямар хариуцлага хүлээх ёстой гэдэг Үгүй одоо би бол яг үндэ жоохон балмагдчихлаа. Шоконд орцсон. Сая бол би бол үнэхээр гайхлаа. Тэгэхээр энэ дээр бол одоо Улсын хурлын дарга бас тодорхой арга хэмжээ авах ёстой гэж үзэж байна. Яагаад вэ гэхээр энэ чуулганы танхимд болсон процесс тийм. Тэгээд чуулганы танхимд болж байгаа чуулганы танхимд албан тушаалтнууд одоо асуултанд хариулахдаа хэлж ярьж байгаа зүйл нь одоо үнэн байх ёстой гэдэг одоо юу гэдэг баталгаан дээр гарын үсэг зургадаг болсон шүү дээ. Өнгөрсөн одоо наадмын өмнө Улсын хурлын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулаад манай бүлгээс одоо дэвшүүлсэн тэр санал санаачлагууд бол дэмжигдсэн байгаа. Тэгэхээр энэ чуулганы танхимд хэрэв худал зүйл ярих юм бол хэрэв одоо ийм ёс бус үйлдэл гаргах юм бол хариуцлага хүлээх тийм заалт бол орцсон байгаа. За магадгүй тэгэхээр энэ удаад анхны удаа тэр заалт бас ашиглагдахыг үгүйсэхгүй гэж харж байна. Тэгээд Улсын хурлын дарга бол одоо тодорхой шийдэл гаргах ёстой гэж харж байгаа.